cup of tea. No, a cup of tea. За, юу яцгаана? Удаан уулзаагүй баг хэр удаж байгаа? Бараг сар гар болцсон уу? Би өөрийнхөө өсийг зассан. Дөрөвт удаагийн ордлого баг зэргийн фейлтэй. За, энэ удаагийн видеогоор би нэг тийм амар сүртэй viral болоод байгаа зүйл биш, илүү мэдлэг олгох зорилгоор видео хий гэж бодсон юм л да. Юу вэ гэхээр камерны гэрлийг хэрхэн яг тохируулах вэ гэдэг асуулт манай дүүгээс орж ирсэн гэх юм уу? Камер болгон гэрлэнд өөрөөр одоо ханддаг гэх юм уу да? Одоо жишээлбэл би өөрийгөө монитор хийхдээ энд асаацсан байгаа зүйлийг юу гэж нэрлэдэг вэ гэх юм бол false color гэж нэрлэдэг. False color нь хүний арсны өнгө одоо ер нь бол энэ орчинд байгаа бүх гэрлийн мэдээллийг өөр төрлийн өнгөөр гаргацсан байгаа гэж хэлж болох юм уу? Хэрвээ энд ямар нэгэн байдлаар хэтэрхий цайралттай харагдаж байгаа зүйл одоо нэгсний амар ингээд highlight blown гэж нэрлэдэг тийм байсан тохиолдолд улаанаар зааж байгаа. Тэндээс улбар шар гэдэг ерөнхийдөө доош явж байгаа. Зарим хэсгүүдэд ерөнхийдөө дийлэнх нь саарл өнгөтэй байгаа бол нийт саарл өнгө нь false color-ын 25-аас ер нь 80 орчим одоо энэ бол 0-аас 100-ийн хооронд ихэвчлэн ерөнхийдөө явдیں۔ Энэ дээр саарл өнгөтэй байх юм бол яг mid range дээр барьж байгаа гэж хэлж болно. Хүний арсны өнгийг болохоор голцоо middle grade-ээр тааруулдаг. Нэгсний миний нүүрний энэ талын хэсэг сүүдэртэй байгаа бол энэ хэсэг нь илүү их гэрэлтэй байгаа учраас энэ дээр яг энэ зааг дээр ногоон дээр буюу 45 дээр highlight-ны хэсэг 60 болон 60-аас бага зэргийн өндөр ч юм уу тэр хавцаа зааж байгаа гэж хэлж болно. Тэгээд сүүдэр тал болохоор ногооноос чүд доогоор буюу хар саарлангийн 40 дээр зааж байгаа. Ингэж гэрлээд харуулсан тохиолдолд бол сценийг бол зөв гэрэлтүүлсэн гэж хэлж болно. За, өнцгөө жоохон өөрчлөе. За, тэгэхээр бичлэг хийдэг хүмүүс мэдэх бах. Сүүлийн 10 жилийн хугацаанд ялангуяа Sony-гийн камераар бичдэг байсан хүмүүс гэрлээ камерын дээрх одоо нөө light meter байгаа шүү дээ. Тэрийг 1.7-оос 2-ын хооронд тохируулах юм бол одоо дараа нь өнгө тавихад ялангуяа S-log 2 дээр бичиж байгаа тохиолдолд тэр нь зөв байдгаа гэд. Сүүлийн жилүүдэд болохоор энэ нь өөрчлөгдсөн. Ягаад гэх юм бол бидний мэдэх одоо тэр үед чинь бичлэг хийдэг байсан гэхэр чинь нэг A7, S2 ч юм уу, A7 3 гэд аюу алдартай байсан камер. Би ч гэсэндээ нэлээд хэдэн жил аль нэг ч гэсэндээ хэрэглэсэн. Энэ камерууд болохоор дутагдaltaй тал нь юу вэ гэхээр 8 битээр бичлэг хийдэг. 8 битээр бичлэг хийн гэдэг нь RGB channel-ууд нь 256 өнгнөөс илүү одоо өнгөний мэдээлэл авахгүй гэсэн. Зургаар тайлбарлах юм бол дан JPEG-ээр бичлэг хийж гинэ гэж нэг талаараа бол хэлж болно. Яг хөө энүүнтэй тэмцэхийн тулд dynamic range буюу гэрлийн одоо энэ мэдээллийг зохицуулахын тулд S-log буюу flat log тийм log profile-аар бичдэг. Өнөөдөр яасан бэ гэх юм бол хэвээрээ бид нэр log дээр бичиж байгаа. Гэхдээ бид нэр S-log 2 биш, S-log 3-аар бичиж байгаа. Бусад камерын брэндүүдтэй ямар ч ялгаагүй одоо RE-log, Red-ийг бас мэдхгүй байна. Red ч нь болохоор Red RAW-г явцдаг. B-RAW болохоор өөрөө бас ер нь нэг фильм гэдгийг сонгочингууд тэр нь болохоор бас тийм гэрлийг компресс хийсэн тийм форматтай. Бусад бүх брэндүүд Canon-ы C-log 2 болон 3 эдгээр нь бүгдээрээ 10 бит болсон. 10 бит, 8 бит хоёрын ялгаа нь гэх юм бол 10 бит нь 8 битийг бодвол 4 дахин хэмжээний өнгөний мэдээллийг агуулсан байдаг. Нэгсний одоо тэрийг million color гэдэг чөлөөдөөс нэг тийм амар тийм сүртэй scientific юу байдаг. Тэгснээрээ бид нэр ямар нэгэн байдлаар ийм shade нь болохоор цэвэрхэн харагдана гэх юм уу? Нэгсний илүү хэмжээний мэдээлэл агуулснаар dynamic range нь хамаагүй сайжирсан гэж бас нэг хэлж болно. Тэгвэл камерныхаа тохиргоогоо хаана тавих вэ? Гэх юм бол өмнөх шигээ 1.7-оос 2-ын хооронд тавьдаг байсан бол одоо тэхэ болсон. Тэрийг 0 дээр тавьсан ч болно, хасах нэгч байж болно, хасах нэмэх нэгч байж болно гэсэн үг. Нэгсний илүү flexible хандаж болно гэсэн утгатай. Юунд тааруулж гэрэлтүүлснээс хамаарч гэрлээ тааруул.
За энэ дээр би юу гэж одоо хэлэх гээд байгаа вэ гэхээр камерын дээр байдаг light meter буюу тэр нь одоо 0, нэмэх 1, хасах 1, нэмэх 2, хасах 2 гэсэн ийм заалттай энийг харж сценыг гэрэлтүүлэх нь ер нь хийж болох хамгийн буруу зүйл. Одоо жишээлбэл энэ орчин маш их хэмжээний цагаан хаантай. Цагаан гэрэл гэх мэтлэнгээр айгүй олон тиймэрхүү цагаан объект байгаа тохиолдолд камерын дээр байгаа light meter шууд автоматар айгүй гэрэлтэй байна гэж хүлээж аваад энэ хэсгийг тэр чигтний юу гэдэг гэрэл ихтэй буюу нэмэх 2 дээр ингээд жишээлбэл зааж байгаа. Нэмэх 2 дээр байна уу? Нэмэх 1 дээр. За ерөнхийдөө л нэг илүү overexposed юм шиг харуулж байгаа. За тэгхийн бол бид нэр өөр төлөвүүдийг ашиглах хэрэгтэй. Жишээлбэл сүүлийн үеийн камернууд шууд гар утас iPad-тай холбогддог болсон. Тэн дотор ч гэсэндээ мэргэжлийн аппликейшнуд байдаг. Жишээлх юм бол би энэ дээрээсээ өөрийгөө шууд мониторлж байгаа. Энэ мониторлж байгаа энэ хэсэг дээр энэ жижигхэн доод болон дээр энийг юу гэдэг вэ гэх юм бол waveform гэж байгаа. За гэрлийн одоо мэдээллийг харахын тулд айгүй олон төлөвлөд байдаг болсон. Waveform гэж байгаа, histogram гэж байгаа, false color, zebra гэх мэтчлэнгээр ийм олон төлөвлөд байдаг. За эндээс ингээд сайн тайлбарлах юм бол waveform нь яаж байгаа гэхээр сценд байгаа бүх мэдээллийг одоо ингээд 0-аас 100 гэсэн ийм одоо чартн дотор харуулдаг. За юу гэж байгаа гэхээр 0-аас 100 гэдэг нь болохоор 0 нь тас харанхуй болвол 100 болвол цайвар юм цав цагаан гэрлийг хэлж байгаа. Өөрийгөө одоо сценийг сценийхаа гэрлийг тааруулж байгаа бол аль болох энэ бүх мэдээллийг waveform-ийн гол хэсэг дээр нь тааруулах гэж ингээд л оролдох хэрэгтэй. Энэс гадна гэх юм бол дан ганц waveform-аас гадна одоо энэ бол histogram гэж байдаг. Голцоо энэ камернуудын доор энэ histogram гэдэг зүйл байдаг. Энэ histogram нь болохоор саяны waveform-ыг хажуугаас нь хөндлөнгөөс нь ингээд харуулсан гэх юм уу? Хэрүү 8 битээр одоо жишээлбэл сигнал орж ирж байгаа тохиолдолд бол 255 гэсэн хүртэл одоо өнгөний одоо баримжааг ингээ харуулдаг гэсэн үг. Одоо 0-оос 255. Тэгэхээр энэ дээрээс би хэрүү харах юм бол голцоо бүх зүйл бас л голдоо байгаа. Ямар нэгэн байдлаар нэг ч одоо юу гэдэг зүйл хитрхи цайвар одоо цагаан дээр очихгүй байгаа гэсэн үг. Энэ дээр баг зэргийн нэг цайралттай байгаа зүйл нь гэх юм бол тэр буланд байгаа жижигхэн гэрэл. Бичлэгний эхэнд false color-ыг тайлбарлсан. False color нь хамгийн давуу тал нь гэх юм бол аль хэсэг хаана хитрхи гэрэлтэй байгаад аль хэсэг нь одоо юу гэдэг хитрхи харанхуй ч юм уу гэрлийн мэдээлэл байхгүй байгаа гэдгийг шууд заадаг. Одоо жишээлбэл энэ сцен дээр миний дух одоо нэгснээ би өөрийнхөө нүүрэндээ тааруулж л гэрлээ тааруулж байгаа бол дух нилээд цайралтай байгаа. Яагаад гэх юм бол мэдээж яриг би жоохон юм яриад жоохон хүйс гараад тослогдоод ингээ харагдаж байгаа. Энэ дээрээс тэгсэн хэдий ч духан дээр байгаа цайралт маань максимумда false color дээр чи хэд дээр зааж байгаа бэ? Нэг 70 хавцаа юм болов. 70 гэдэг тоо байх юм бол би нэг дараа нь за тий ингээд 70 гэсэн иймэрхүү хэмжээнд дээр ирэхэд бол байгаа гэсэн. Би нэг ингээд шууд та энэ дээрээс шууд харж чадах нь үгүй юу? Энэ дээр янз бүрийн өнгөнүүд байгаа. Цэнхэр туяанууд нь болохоор харыг зааж байгаа. Гэхдээ хар хардаа одоо тас харанхуу одоо ямар ч мэдээлэлгүй хар биш. Ойролцоогоор энэ нь 10 хавцаа буюу яг хар өнгөтэй хар байгаа гэж хэлж болно. За эндээс дэшээ гэх юм бол энэ нэг цацаг шиг энэ ногоон өнгөтэй байгаа нь гэх юм бол яг гол хэсгийн саарлан гэж хэлж болох уус 45 хавцаа гэсэн. Тэгэхээр бас айгүй боломжийн. Миний арьсны туяанууд дээр гэх юм бол ягаан, саарал, ногоон гэсэн энэ голцоо бүх мэдээллүүд агуулгадж байгаа учраас би сценээ зөв гэрэлтүүлсэн гэж хэлж болно. Эдгээр нь бүгд байхгүй бол яах юм? Waveform байхгүй, vectorscope байхгүй, histogram байхгүй, false color байхгүй. За тэгвэл яах вэ гэх юм бол бас нэг арга нь болохоор zebra гэж байдаг. Zebra нь баг бүх камер дотор байгаа. Ямар ч камер ашигласан zebra гэдэг зүйл байдаг. Zebra нь хэм бол
өөрийнхөө хүссэн хэмжээндээ тэр zebra буюу энэ сарниад байгаа нэг иймэрхүү ямыг бол гаргаж болдог. Тэгээ шууд энэ дээрээс би харуулъя л да. Zebra 55 дээр 56 дээр 55 дээр зебрагаа нэмэх хасах 5 дээр таарууллаа гэж бодоход 55 нь нэгсний нийт гэрлийн мэдээллийн гол хавцаа буюу би энэ хэмжээнд арсныхаа өнгийг тааруулах гэж оролдоно гэсэн үг. Нэгсний миний одоо би арсаа бас хитрхи цайвар байлгамааргүй шүү дээ. Арсны хамгийн цайвар байгаа хэсэг миний дух, хацарны шанаа, хамарны үзүр гэх мэтлэнгээр энэ хэсгүүд байгаа. Энэ хэсгүүд 55 дээр байсан нь одоо дараа нь би өнгө тавьж байгаа, гэрлийн мэдээллийг сэргээх ч юм уу, сүдрээ илүү буцаж татах ч юм уу, иймэрхүү нөхцөл байдлуудад байсан тохиолдолд одоо хамгийн үр өгөөжтэй буюу зөв гэрлээ тааруулсан гэж хэлж болно гэсэн. Энэ дээр яаж байгаа гэхээр би 55 дээр зебрагаа тааруулсан тохиолдолд миний нүүрэн дээр энийг сарнилтууд нь гараад эхэлнэ гэсэн. Хоба. За энэ дээр жижигхэн дэлгэсэн дээр барыг харуулж чадахгүй юм шиг байна. Нэг иймэрхүү харагдана гэсэн. Та нарт хэлбэр болох гэж. Одоо миний ингээд дух болон хамар нүүрний хамгийн өндөр гэрэл авж байгаа эсгүүд нь ийм зебрад жага. За ингэж гэрлээ тааруулсан тохиолдолд хамгийн одоо зөв гэрэл тааруулалт гэж бас хэлж болно гэсэн. Түрүүн би сцендээ тааруулж камерныхаа гэрлийн тохиргоогоо хийх ёстой гэсэн. Өөр сцен нэг жоох өөрчлөлт үзье. За юу бацгаа. Энэ дээр болохоор миний уртлаас зөөлөн гэрэл орж ирж байгаа. Хойноос болохоор би том зүгээр софтбокс энэ хойноо тавьсан. Нэгсний энэ талаас миний одоо нүүрэн дээр амар тийм хурц иймэрхүү нилээд миний арсыг бүр цайвар харагдуулах хэмжээний гэрэл бол миний нүрийг бол зогсож байгаа. За энийг fast color-оор харъя л та. Fast color-оор харахад энэ дээр шанаан дээр бууж ирж байгаа гэрэл 60 болон түүнээс дээшээгийн хэмжээний одоо нэгсний юм цайралттай орж ирж байгаа гэсэн. Нүүрний маань болохоор энэ голцоо энэ хар хэсэг болохоор background нь нэлээд цайралттай. Эсвэл энэ background-ыг би бүрч цайварч болгож болно л доо. Одоо ингээд бүр extreme хэлбэрт яа л та. Миний нүүрэн дээр ойлтой гэрэл байхгүй, background маань нэлээд цайралттай. Тэгсэн тохиолдолд би юугаа золиослох вэ? Өөрийнхөө нүүрнийхаа энэ сүдрийг золиослох ёстой юу? Эсвэл background-ны энэ цайралтыг золиослох ёстой. Яг нь энэ бол нэг тийм амар extreme болох хөлбөр бол биш. Гэхдээ ингээд нүүрэн дээрээсээ хэрвээ fast color дээр саарах юм бол энэ сүдэртэй хэсгүүд fast color-ын 30% орчим дээр бууж ирж байгаа гэсэн. Тийм хар саарлан өнгөтэй гэсэн. Эндийгээ бүр авч үзье. За. Бас цайралттай шүү. За одоо ингээд цайраад ирэнгүүтэл нь хэд болж байна. Нүүрэн дээрх сүдрийн хэмжээ хэвээрээ 30 ч гэсэндээ одоо энэ яг гол хэсэг буюу яг миний харж байгаа үнцийг хэрүү чигээрээ харсан тохиолдолд middle jar дээр хамгийн хайлайттай хэсгүүд буюу энэ хацарны энэ хэсэг, духны энэ хэсэг хамгийн цайралттай байгаа нь жар дээр ирж байгаа гэхээр fast color ашиглахгүйгээр зүгээр zebra ч гэсэндээ ашиглаад харж болно. За энэ дээр тэгэхээр би zebra-ныхаа юу нэмэх 5 хасах 5 биш, арай бүр нарийн болгоод за 55 дээр яагаад 55 дээр би нэгсний арсны өнгөө байлгая гэж бодъё л доо. Тэгсэн тохиолдолд яг энэ хацарны энэ хэсэг, духны энэ хэсэг дээр л zebra гарч иж байгаа гэсэн. Гэрлээ тааруулахдаа ISO дээр нэг их анхаарал хандуулахгүй байх гэж хичээх хэрэгтэй. Shutter speed чинь болвол бас 50 дээр байвал хамгийн зохимжтой. Нэгсний энэ motion blur-ыг илүү сайн хадгална. Тэгэхээр хамгийн энэ түрүүнд өөрчилж болох зүйлсүүд нь гэх юм бол өрцөө өөрчилж болно. Золиос нь гаргаж байгаа зүйл нь background-ны blur. Гэхдээ сценээ сайн гэрэлтүүлээд тавьсан тохиолдолд бол заавшгүй нэг тэгж амар ингээл blur-дээл аваадах нэг шаардлага бол байхгүй. Тэглэж голцоо сүүлийн үеийн камерууд их хөвчлэн дандаа full frame ашигладаг болсон учраас нэг тэгж их одоо юу гэдэг хитрхи хавтгай харагдахад жирэнгүүд бол болцсон. За тэгвэл амар тийм moody тийм харанхуудуу ийм сүртэй юм цайвар орчинд байхгүй тиймэрхүү сценүүдийг яаж гэрэлтүүлэх вэ гэх юм бол бас л ялгаагүй. Авж байгаа subject чинь
хэрэг хэмжээний гэрэл байгаа вэ гэдэг тэр л хамгийн чухал. Тэрнээс background чинь тийм одоо background чинь юу гэдэг хитрхээ цайрлаа, хитрхээ харлаа гэхээс илүүтэйгээр хамгийн түрүүнд авах ёстой зүйл болвол нүүрний арьс. За энэ дээр жишээлбэл энэ сцен дээр хэрэв би толгоогоо жоохон хажууд тишээ байлгахад асар их хэмжээний цагаан ишээ ороод ирж байгааз энийг харах юм бол 80 дээр цохоод ирлээ шүү дээ. Нэгсний би дараа нь энэ хэмжээний энд байгаа энэ цайралтын мэдээллийг авах боломжгүй гэсэн. Тэгэхээр би энэ дээрээсээ юугаа өөрчлөн гэсэн үг л дээ. ND байгаа бол ND-ийг хийн. Тэгэхээр нүүр маань илүү контрасттай болж өгнө гэсэн үг. Энэ дээрээс би хитрхээ цайралттай, энэ дээрээс болохоор арай гайгүй. Гэхдээ гол хэсэг маань хар. Гэхдээ одоо нэгтэл нь ингэж цайжснаас энийг хаасна нь илүү дээр болоо явчихна гэсэн. За зүгээр юугаа хаяа л да. За одоо нэг 70 хавцаа байна гэхээр эндээс дахиад жоохон хаагаад өгье. За иймэрхүү дуу болж ин гэсэн. Энэ бол миний яг энэ дээр үүсэж байгаа highlight zebra-гаар харъя л та. Zebra-гаар харлаа гэхэд 50-аас арай дээшээгээ болж байгаа шүү. Хамгийн өндөр дээр 67 дээр байна гэсэн. 67 гэхээр яг хоо харьцангуй гайгүй. Гэтэ би бол энэс ч илүү дахиад хаагаад өгчүүл зүгээр санагдаж байна. Zebra дээр ер нь дийлэнх камерууд арьсны тоон хамгийн хайлайттай хэсэг тэгдээ нэг 60-аас нэг өндөр байгаад бол дэмий байгаа юм шиг надад санагдаад идэв. Тэр би нэг дахиад бүр хаагаад өгье л да. Бүр хэд цайралт үүсэхгүй гэж оролдох юм бол exposure-оо нэг энэ хавцаа барихаас өөр сонголтгүй болно гэсэн. Илүү одоо dramatic mood-ийг болж байгаа гэсэн үг л дээ. Гол нь ингэж нийт мэдээллийнхаа ингээд waveform-оор харах юм бол бүх мэдээлэл чинь 0-оос 60-ын хооронд одоо хавчуулагдсан байгаа гэсэн үг. Хэрвээ би ингэж бичих байгаа тохиолдолд бараг л худалч хүнд би ISO-го багасгаад бараг ISO 400 дээр бичээд буцаагаад өрцөө нээх юм бол илүү ашигтай гэж бас тайлбарлаж болох юм уу да. Шууд туршаад үзье л да. Би ч гэсэн дэний хэнийг туршиж үзэж байгааг гэхдээ шууд туршаад үзье. Би ISO-го бүр багасгалаа гэж тооцоог. За 250 дээр тавилаа. 200 дээр тавья бүр яадаг. Өрцөө нэгээд үгүй. За одоо бол түрүүнийхтэй бол нэг ялгаагүй арай жоох юу явах шиг байна. Жохон нэмчих буцаагаад байна. ISO 250 ч юм уу. За. Миний энэ дээр гарч ирж байгаа highlight бас л 60 хэд дээрсэн байна. Нэг 64 хавцаа байгаа. Тэ нэг 60, 61, 62 хавцаа байгаа. Тэгэхээр харанхуй бичих байгаа бол баг худалч хүнд эсэргээрээ ISO-го буулгуул зүгээр гэх юм уу? За ер нь бол амар тийм эдрэтэй. Гэтэ ямар нэгэн байдлаар бүх мэдээллийг аль болох ингэж хавчуулах хэрэгтэй. Тэрнээс бол юу гэдэг юм байгаа. Нэмэх 1.7 дээр бичих ёстой, нэмэх 2 дээр эсвэл хасах 1 дээр бичих ёстой гэсэн яг тийм ойлголт бол байдаггүй. Жишээлбэл миний энэ байгаа орчин цайвар учраас ямагт цайвар орчин илүү их хэмжээний гэрэл байгаа юм шиг харагдулдаг. Хар орчин байх юм бол ямагт гэрэл амар бага байгаа юм шиг харагдулдаг. Тэгэхээр бусад өөр юм төлөвлөлтийг ашиглаад арьсан дээрээ тааруулж гэрлээд харуулах нь зөв. За ер нь бол бодит сценар дээр хэрвээ би реклам дээр ажиллаж байгаа бол би хэзээ ч өөрийгөө ийм амар хүчтэй гэрлэлэр бол зохихгүй л дээ. Тэгэл энийг ер нь бол аль болох багасгах гэж оролдоод тэгэнгүүтлээ ISO-го буцаа 800 дээр тавиад бүх мэдээллүүдээ оруулж ирээд иймэрхүү дүү гэрэл жишээлбэл тавина гэсэн. Энэ дээр ямар нэгэн байдлаар миний нүүрэн дээр ингэж одоо клип хийж байгаа зүйлсүүд харьцангуй багасчихж байгаа. Ер нь бол амар эдрэтэй. Тэгэхээр light meter-тэй бол итгээд хэрэг бол байхгүй. Камерныхаа дэлгэсэн ч гэсэндээ итгээд бол хэрэг байхгүй. Итгий гэх юм бол Zebra-гаар харж болж гин, waveform-оор харж болно. Уцаа камерлогоо холбоод дийгээд харж болно гэсэн. Бараг нэлээ ойлгомжгүй байсан л баг л та. Гэтэ яах. Great. Peace out. Bye.